Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөнд төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аавгаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд иргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдрэ өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Омин нар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд 7 хоногийн төгсгөлийн өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Хермоны шүдрэ нэвтрүүлгийн хувьд бол та бүхэнтэй хамт эзний үгийг ирэн хайж байгаа маш их баяртай байдаг. Тэгээд ингээд бид нар хамтдаа бас суралцж бас та бүхний бас хуваалцал болон гэрчлэлүүд нь бидний хувьд маш хэвэл болдог гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд та бүхэн тань гэрчлэлээ хуваалцах юм эсвэл та нар ямар нэгэн үйлчлэлүүдийг хуваалцах болох юм бол манай чатанд орж ирээд өөрчлөн мэдгэж байгаарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл комент хэсгээр шууд ямар нэгэн зүйл санал болгох нь яг залбирлын утастаа орж байгаатай адилхан гэж бол бас сануулгын хэлмээр байна. Тэгээд хамтарч ажиллахтаа бол юутай байх болно. Тэгээд альва радио телевизийн үйлчлэл болоод олон нийтийн үйлчлэл өөр ингэсэн бас дүрм журмтай байдаг. Бас нэг анхаарах зүйл байдаг гэдгийг бас сануулгын хэлгэн зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгээд Библийг суралцахад үндсэн гол анхаарлаа бүгдээрээ хандуулъя гэдэг уриалгыг бас хэлмээр байна. Тэглгүй ах уу. Тэгээд Хермоны шүүдрийн сонсож байгаа та Хермоны шүүдрийн шууд лайв дамжуулалт явж байх үед та зөвхөн Хермоны шүүдртэй холбоотой тэдгээр асуултыг эсвэл тэр талархлаа та бичиж болно. Тэндээс биш Хермоны шүүдрээс бусад тэр зүйлсүүдийг та хувийн итгэл радиогийн пэйж хуудас руу бичээд асуух боломжтой шүү гэдгийг бас дахин сануулж өгье. Тэгээд энэ өглөө бидэнтэй хамт байгаа танд маш их баярлалаа. Тэгээд бидний үйлчлэлийг дэмжиж бидний төлөө залбиорч биднийг бас дэмждэг бүхэл тэр сонсогч танд маш их баярлалаа гэж бас энэ өглөө танд талархлаа илэрхийлье. Тэгээд энэ өглөө бас би эргэн тойронд байгаа тэдгээр хүмүүстэй тэр сайныг үлдэх, биенийхээ төлөө залбирах тэр онцгой цагуудыг та бас гаргаарай гэж онцгойлон бас уриалмаар байна. Тэгээд бид биенийхээ төлөө залбирах, биенийхээ төшиг толгуур байх гэдэг бол маш чухал зүйл байгаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн маш олон үйлчлэл донд явж байгаа учраас ядралт гэдэг ч юм уу маш олон зүйлсүүд байна. Гэхдээ бас та бүхний дэмжлэг залбирал байгаа учраас мэрэмний эргэн тойронд байгаа хүмүүсийн тэр залбирлаар дэмжлэгээр бас явж байна. Тэгэхээр бид бас биедээ төшиг болох бас хэн нэгэн танд бас тусалж байгаа хаа гэдэгт итгэж байна. Тэгэхээр бид хамтдаа өнөөдрийн Библи судлаад дамжуулан одоо баяр наадмын цаг мөчүүд эхэлж байгаа учраас бас та маш их баяр наадам олон хүмүүсийн дунд бол орох болно. Тэгээд та ямар байдлаар бас тэр хүмүүст сайн мэдээ тарааж бас сайн мэдээний хүн гэдгээ яаж мартахгүй байх талаар бас олон зүйлийг суралцах цөөн хэдэн өдрүүд бидэрт байгаа заяа. Тэгээд мэдээж Хермоны шүүдрэ нэвтрүүлгийг өнөөдөр хүртэл та бүхэнд үйлчилж байгаа юм бид хоёр ч гэсэн бас зуны амралт байгаа шүү дээ. Бид хоёр ч гэсэн бас амарсан шүү дээ гэдэг шиг. Тэгээд нөгөө нэг ойр дуулзаагүй тэдгэр хүмүүстэйгээ магадгүй энэ зун уулзах бах. Тэг үедээ ч гэсэн та бас боломжтой бол мэрэгэн ухаантайгаар бас сайн мэдээ хуваалцах, эсвэл та амьдралаараа түүнд хүмүүст гэрчилж харуулах гэдэг тэдгэр зүйлсүүдийг бас умарталгүй өдөр бүр магадгүй Хермоны шүүдрэ маань шууд явахгүй байсан ч гэсэн өнгөрсөн явагдсан бидэнд 400 гаруй дугаарууд байгаа учраас дахин давтаж сонсоод эзний үгэнд улам мойр болоод бусдтай бас тэр гэрчлэлээ хуваалцах онцгой цагуудыг гаргаасаа гэж уриалж байна. Тэгэд хамт байгаа сонсогч танд баярлалаа. Тэг үргэлжлүүлээд бид Колосын номоос энэ 7 хоног хамтдаа суралцлаа. Тэг хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө эзэн бурхнаа магтцгаая. Та тэгэд эзний өмнө ирээд түүнд магтаал хүндлэлийг өргөөрэй. Амен. Орсал усны дэрэгдэх модэль байлгаач Бүлж
байгаа зүрхний минь гашуудлыг татайлаач намайг өрчлөөч шинэ ард түмний зовлонны бэлгээр нулимсан дүнээ залбирах гуйлтыг мэн та сонсооч та сонсооч та сонсооч та сонсооч төгсгөө чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн төгсгөө чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн. Бардам зүрхрий мөхөгөөч имтэрснийгэн идгэгэж нүдэж хардаггүй чихтэй сонсдоггүй бүгдийг таучтаач Монголыг мэн та өрөвдөөч Монголыг мэн та өрөвдөөч төгсгөө чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн төгсгөө чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн. Төгсгөө чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн төгсгөө чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Колосай намын 4:17 дугаар ишлэлээр гарч байгаа Архип гэдэг хүний талаар товчхон ярина. За Архипт эзэн дотор хүлээн авсан мөчлөлөө биелүүлэхийн тулд анхаарал тавь гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр Колосай 4:17 дээр. Паул болохоор Ром хотын шорноос Колосай хотын зориулан бичиж явах үед мэдээж тэр хотынд одоо Коринт хотын зориулан бичижсэн шиг асуудлууд бол байсан. Гэхдээ Коринт хотын шиг одоо тийм ноцтойгоор хүчтэйгээр шийдэх тийм асуудлууд бол тэдэнд хараахан тохиолдог байсан. Гэхдээ бид 1-р зууны сүмийн түүхийг анхны чуулганы түүхийг судлаад үзэх юм бол 1-р зууны одоо чуулганууд бол одоо маш их олон зохилтуудыг бас дотоод одоо ялзарлуудыг, урвалтуудыг, тэг хоёр нүүрийг одоо
маш их амссан байдаг. Тэгээд тэр ч утгаараа 1-р зууны итгэгчид тэр Есүс Христийн талаар илүү их таньж мэдэж судалжтай ариун сүнсний хүч нөлөөлөл удирдамж доор өнөөдөр түүнийг таньж мэдэж чадсан учраас бас чуулганы энэ итгэлийг өвлүүлэх энэ байдал нь сайн мэдээг өвлүүлэх байдал нь бол маш гоё цэврээр бол Библиэлд байгаа шигэ одоо ч гэсэн байгаа гэж бол итгэдэг ээ. За Архип гээд нэг хүнд Паул мэдээж 4-р бүлэг яг ихэнтэй бол энэ манай 300 он хүртэл энэ бүлэг том онод ч байгаагүй шүү дээ. Ерөнхий том захиалсан. Тэгээд Архип гэдэг нэг хүнд нэг үг дайсан. Архип эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь. Яг яасан бол гэдгийг бол бичээгүй. Ямар ч гэсэн Архип гэдэг нэг хүний анхаарал нь суларсан. Эсвэл Архип гэдэг нэг хүн хүний анхаарал гэдэг чинь хоёр янз байдаг шүү дээ. Нэгдүгээрт бол хийж байгаа зүйлээ яг зөвөр хийж байгаа хэсгээ анхаарах. Тэ? Амжилттай явахаар хүн заримдаа ингээд жоохон хөөсөн нэгтээд тэ? Ингээд юу болчдөг, анхаарлаа алддаг. Бас хитрхи их одоо нэг юм сэрэмжлэхтэй бас анхаарлаа алдчихдаг. Тийм ба. Тийм болохоор Паулийн хэлсэн эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь гэдэг үг нь бол Архипа чамд тэгж хэлж шүү Паул ах гэж хэлгээд Архип өөрөө ойлгох зүйл байсан ба. Тэгэхээр эзнээс надад өгөгдсөн одоо намайг пастораар томилогдох үед эзнээс надад өгөгдсөн нэг үг байсан нөхөр чамд хариуцсан сайн бүхнийг ариун сүнсээр хамгаал гэдэг үг байлаа л да. Тэгэхээр надад хариуцсан нэг зүйл байсан нь юу гэхээр чамд хариуцсан бүхнийг гэдэг нэг үг нь ямар ч нэгдэрт үг нь хамгийн эхлээд бол Бурхны үг сургаал байсан. Тэгээд дараад нь болохоор надад нэг юм богино хугацаагаар урт хугацаагаар хэсэг зур би хамт байх, бүр хэдхэн цаг хамт байх тийм одоо эзний ажлууд байдаг гэсэн. Одоо 3 дахь өдөр те одоо энэ өнгөрсөн 3 дахь өдөр одоо шинэ би ажил дээр суучихсан чинь Япон утастал нэг хүн итгэл радио буюу сонсдог Библийг хүнд бэлгэлье гэж хүнд бэлгэлмээр байна гэсэн тийм юм битсэн байна. Ханчлын дор тарьчихна. Тэгээд битсэн байгаа учраас би тэр хүнтэй холбогдоод тэр хүний энэ хүү үйлчлэгийг дэмжиж 10 радио энэ хүний үйлчлэлтэнд зориулж би мөнгөний төлж авч өгье. Сайна пастороо та бэлдээд ирэхлээр хүчгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр жишээ нь энэ бол тухайн хүн тэр радио чи үнэтэй шүү дээ. Тэгэд мэдээж үнэтэй. Тэгэхэд тэр одоо санхүүгийн бусдыг ивэж өрөөх үйлчлэл дээр маш их сонор соргог анхааралтай байж бүгд бүтэн зарууд дотор тэр нэг жижигхэн зарыг олоод тэгээд дараад нь тэр хүмүүстэй холбогдоод тэр хүмүүсийг нь урамшуулаад зүгээр нэг те би юу хийж чадхаа харъя биш те хий ингээ хийж үгүй танд итгэж гин те ингээд та эдгээр радионоор яг хэрэгтэй хүмүүс нүгэн гэдэгт итгэж ингээд өнгийн төлж байгааг би харахтаа эзэн талархаж тухайн хүнд ингээд хандан бас мессеж бичсэн баг. Тэгэхээр энэ бидэнд хариуцуулсныг бид нар хамгаалах нь маш чухал зүйл байгаад байна. Колосо хотын янз бүрийн өнгөтэй янз бүрийн хүмүүс ээж байгаа билег аяастай тий. Харин Архип гэдэг энэ хүн Колосо хотынд чухал хүн байсан учраас эзэн түүнд ийм анхаарал хандуулан онцгоогоор энэ үгийг хэлсэн байгааг бид нар бол ингээд анзаарах хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид нэр Филемон номыг хэрвээ ингээд дахиад одоо бас өөр ном шүү дээ одоо Колосоогоос өөр ном харах юм бол 1-2 дээр нь Паул түүнийг бидний хамтран зүтгэгч Архип гэд бичсэн байна. Тэгэхээр Архип бол Филемонтой хамт үнэхээр одоо мундаг Колосо хотын сүмийнхэнд бол үйлчилж исэн хүн байна. Гэхдээ түүнд Паул Колосо хотыг цөмдөн зориулсан захиан дээр түүнд хэлэхгүй өнгөрч чадаагүй анхаарлаа тавиараа гэдэг үгийг бол хэлсэн байна. За тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг бүгдээр судлаачдын олонх нь бол Архипыг бол сүм чуулганы том удирдагчдын нэг байдаг гэж бол хэлдэг. Тэгээд Апия гэдэг одоо Филемон Апия нартай хамт гэр чуулганд үйлчилж исэн гэж бол бас ярьж байгаа. Түүний талаар ингээд онцгой
ярьсан зүйл байхгүй боловч бас нэг зүйлийг бид ингээд мэдэж авах хэрэгтэй байна юу гэхээр энэхүү архипыг ийм сануулга байдлаар чи зүгээр айтайхан байгаараа ч гэдэг юм уу те одоо тийм байдлаар бол хэлээгүй харин анхаарлаа хандуулаарай гэж. Магадгүй зүгээр зарим одоо хүмүүсийн одоо дэвшүүлснээр бол яг юу гэж хэлж байгаа гэхээр Паул тухайн үед шоронгоос Паулынд бичсэн захиан дотор ийм үг байсан гэдгийг бид мэднэ шүү дээ. Би сайн тэмцлэр тэмцсэн. Би замаа тосгосон. Итгэлээс агсан гэдэг үгийг Тимотед бичсэн. Тэгэхээр архипийн үйлчлэл магадгүй Колосо хотын итгэгчдийн тунд тухайн үед маш их шаардлагатай. Архип маш хичээх хэрэгтэй тийм үе байсан байж магадгүй. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны үеэр нэгэн чуулган дайн дуусны дараа нэгэн чуулганы итгэгчдийг одоо тэр хотынхан те ер нь жоохон урвсан баха хин ер нь урвсан баха гэдэг ч юм уу те тийм зүйлүүдийг бол ярьсан. Гэтэл чуулганы итгэгчдийг урвахын оронд харин хүмүүсийг нууж хамгаалж дөрвүүлж тусалж одоо те тэгжсэн гэдгийг нь батлах нэг л хүн байгаад байсан. Гэтэл тэр нэг л хүн нь ерөөсөө дайн дуусчаад байхад эргэж ирдэг бай. Тэгэл одоо тухайн хотынхан бол тэгээд тэр хүн нэгэнт байхгүй байгаа юм чинь тэр хүнийг нөгөө хотынхныг бүгдөрөнгийн тэр хот ч юм суурин л юм да. Тэднийг бүгдөрөнгийн ингээ шүүхээр оруулаад тодорхой хэмжээгээр ялалсан юм байна. Хагт хэсэг хугацааны дараа нөгөө хагаад хэсэг хүн чи ирсэн. Ягаад тэгэхээр дайны шарх аваад нэг газар удаан хугацаар ажиллаж байсан. Тэгэд эргэж хуржээд үгүй шүү. Манай хотынхын ингэсэн шүү. Бид нэр ингээд би ч гэсэн өөрөө хотынхныхаа тэр сүмийнхнийхаа тэр одоо сайхан сэтгэл үйлчлэлээр дамжуулан амьд гарсан шүү гэдэг зүйлийг гэрчлэн ярьсны дараа тухайн хотын хүмүүс харин нөгөө эсэргээрээ буруутгахтгийн оронд харин ч эсэргээрээ тэр хүнд хэцүү үед бүгдөө амь нас гэр бүлийнхнаараа эн чин 50 бусдад үйлчилж исэн. Бүр хідэж эргэж ирэхгүй ч гэж магадгүй өөрсдийг нөмөрч өмгөөлж үг хэлэхгүй ч гэж магадгүй хүмүүсийг төлөө зориулсан гэдгийг нь гэрчилж исэн юм. Тэгэхээр Паул амьдралынхаа төгсгөлд би сайн тэмцлэр тэмцэн замаа тусгасан итгэлээс агсан гэдэг үгийг Тимотед хэлэхдээ Тимотег гэсэн чи анхаарал тавь. Чи үйлчлэлдээ болон өөртөө анхаарал тавиарай гэж хэлж исэн. Тэгвэл өнөөдөр архип Колосо хотын 4:17 дугаар эшлэлээр эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь гэж дахиад хэлж байна. Эзэн доторх үйлчлэл тэр нь юу ч байж болно. Тэ? Тэр юу ч байж болно. Таны хувьд эзэн дотор хүлээж авсан үйлчлэл чинь юу байх вэ? Та яг бодож үзээрэй. Өнөөдөр ерөөсөө чухал биш байж магадгүй. Гэтэл гэнэт нэг өдөр хотын юм уу эсвэл танай гэр бүлийн танай хамаатан садан чиний хайртай бүх хүмүүс одоо чамд л найдлага байна да. Яг гэвэл ийм мэрэгжлийн хүн, ийм дуудлагатай хүн, ийм бэлэг авьяастай хүн ганцхан чи байна гэдэг үгийг хэлэх өдөр ирж магадгүй. Тийм учраас эзнээс авсан үүрэг даалгавраа нэг талант гэж бодлоо. Тав биш нэг л надад байгаа штэ гэж битгий бодоорой. Эзнээс авсан үүргээ те надад зөндөө олон өнгө байхгүй ганцхан өнгө байгаа гэж битгий бодоорой. Эзнээс авсан үүргээ те зөндөө олон цагаан ийм нүднүүд яг нэг ийм самбараар дүрс үсгдэг хүмүүсэд нэг ийм хошин бичлэг үзчихсэн. Нэг залууд нэг цагаан самбар өгсөн ч юм бол ёо хэдэн зуун цагаан самбарын нэг нь л би юм байж гээд бухимдаад гомдоод хүмүүс шоолоод ахаар нь чагсаалтаа очих гэсэн чинь нөгөө айгүй том их өдөрдөг чинь шүд үйдэг шүү дээ. Тэрэн шиг бидний таны хүмүүсийн анзаарахгүй таны тэр жижиг бэлэг авьяас гэдэг байгаа таны тэр жижиг оролцоо гэдэг байгаа зүйл чинь хэзээ нэгэн цагт хамгийн чухал зүйл байхыг үгүйсэхгүй. Хамгийн анхаарал хандуулах зүйл байхыг үгүйсэхгүй. Чуулганд олон үүрэг даалгавар олон хүмүүс хийх ёстой зүйлээ сайн хийх ёстой талаар эзний үг ирж яхад танд бүр онцгойлон анхаарал тавиарай чи өөрийнхөө үйлчлэлт гэж эзэн энэ цаг үчид хэлж ээж магадгүй. Тэгэд эцэст нь мэдээж praise магтаалын үйлчлэл явуулж байгаа энэ үдирдээ Густавын найрал хөгжмийн талаар дуртахгүй байж чадсангүй. Тэгээд Унгарт Густавын найрал хөгжмийн хамтлаг байдаг гэсэн тэр хэдэн зуун хүнтэй найрал хөгжимч. За тэгээд нэг удаа нэг нарийн бишгүрчин залуу
Эсвэл ингээд бөмбөр там бижигнэ лүглэр уурмаар те бүгдөө бижигнэ хийлүүд хідэн 10-аараа бижигнэ ингээл гоё уянгалуулаад ингээл ингэж чи нөгөө талаач гинтхэн би энэ тэ ийм их нүргэн дотор би одоо ганцаараа гэж гоё гэнаад хэрэг байна гэ дуурхайлчихгүй тэгсэн чинь хүчим зогсооц. Өдөртөөч тэгсэн. Өөш нарийн бишгүүр хаачваа гэж. Хүн өөрийнхөө үйлчлэгийг жижиг сажиг ингээд оролцоо муутай гэж бодож магадгүй. Гэтэл тэр агуу найрал хөгжим тэр жижигхэн бишгүүрийн яг тэр хэсэг тэр нүжигнээ дунд тоолцоогоор дотож байна гэдгийг жинхэнэ одоо удирдаач нь бол мэдчихсэн байна. Хүмүүс анзаарахгүй байсан байж магадгүй. Гэхдээ удирдаач бол мэдчихсэн. Тэрэнд зориулж нот ч ихсэн бичигдсэн байсан шүү дээ. Тэгэхээр бүгдөө архивыг өөрийнхөө нэр болгож уншаад архивт эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь гэж хэлээрэй гэсэн. Тэгвэл энэ үгийг Хермоны шүдрээр дамжуулан сонсогч танд хэлж байна. Хэзэн талархацгай тимээ хизэн бид харахгүй байхад та гэлгээд авчирсан биднийг та өөртөө сонгоцсон гэсэн танд бид танахя бид амааныгээд бид зүг сэтгэлээ нэг зөвхөн танд бид алдар магтаад ирүүлж байна баярлалаа Иесус.
Энэ өглөө бид хамтдаа Колосой 4:17 архивт эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь гэж хэлээрэй гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээд бид хүн нэг бүр эзнээс өөр нөхцөл байдлуудад, өөр талбаруудад тэр дуудлага, бидний анхаарах ёстой тэр ажил үйлчлэлүүд биднэрт байгаа. Тэдгээр бүхэл зүйлстэй бид эзэн яг одоо анхаарал тавиараа гэж онцгойлон хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ бид нар нийгэмдэр, магадгүй үйлчлэл дээр янз бүрийн талбар дээр байгаа. Гэхдээ бид нар оногдож авсан тэдгээр зүйлсүүдээ үнэхээр хамгийн сайнаараа хийж гүйцэтгэлтэй хамгийн сайнаараа хийхийг бас ирмэлзээрэй гэж бас энэ өглөө та бүхэнд сануулгыг хүсэж байна. Тэгээд эзэн таныг гэд тавьсан бол тэгээ таал анхаарал тавихаас өөр аргагүй бас тэр үйлчлэл тэр ажил байгаа шүү гэдгийг бас анхааруулж хэлье. За тэгээд бүгдээр хамтдаа энэ цамцд бас залбирахаас өмнө та хинч авч явдгөө ямар нэгэн зүйлийг авч явж таарад бага тухайн нөхцөл байдлыг аварч исэн удаа байгаа бол манай Германы шүтрийн тоор гэрчлэл болон үлдээгээрээ. Тэгээд энэ цамцд өнөөдөр та ямар нэгэн цагт хэрэгтэй учраас яг энэ цагт төрсөн төрүүлсэн хэрэгжилж байгаа гэдгийг сануулгыг хүсэж байна. Хамт залбирая. Орчлын цэг бүтээсэн эзэм танд баярлалаа. Өчөөхөн сул дараа нэгэн энэ цаг үед жоохон ямар оролцоотой байх ёстой юм. Юун дээр хувь нэмэртэй байх ёстой юм. Юу хийх ёстой юм. Та ойлгуулж өгөөч гэж асууж байна. Учир нь маш өндөр чадвартай олон хүмүүс авьяас бэлэгтэй олон хүмүүсийн дунд амьдарч байгаа би. Өөрийгөө жоохон тэдгэр хүмүүст ямар байдлаар хаанчлал үйлчлэгтэн туслах вэ? Энэ хаанчлалын төлөө үйлчилж байгаа энэ агуу үйлчлэлүүдийн дунд чухам яаж оролцох вэ гэдгийг мэдэхгүй. Тийм учраас миний хүлээж авсан үүрэг юу юм бэ гэдгийг тодорхой болгож өгөөч. Би тэр л үүргийг хамгийн сайн тэмцлэр тэмтэж, хамгийн сайн үр дүнтэйгээр тэр замыг дуусгахыг хүсэж байна. Тэр замыг дуусгаж байхдаа би өөрийгөө ч алдахгүй, гэр бүлээ ч алдахгүй, хайртай хүмүүсээ ч алдахгүйгээр харин ч танд алдрыг өргөж тэр замыг зөвхт байдлаар дуусгахыг хүсэж байна. Тиймээс анхаарал тавина гэдэг нь чухам яа гэсэн үг вэ гэдгийг та одоо бидэнд ойлгуулж өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байдаг сонсогч танд баярлалаа. Дараа дахин энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.